24 оны тайлангаар засгийн газрын мөнгө хөрөнгө 6.8 их нийт төгрөг байгаа юм. Харин одоо засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайланг харахаар зүгээр ойролцоо тооцоолохоор 8.5 их нийт төгрөг төрийн сан болон одоо төсөл сангийн хөрөнгөөр байрч байна. Ингээд харахаар зөрүү 1.7 их нийт төгрөг бол гарч ирээд байгаа. Энэ одоо ямар очтой хаана байрч байгаа вэ? Төрийн сангийн хөрөнгө зөвхөн Монгол банкн дээр байрч байгаа юу? Өөр арилжааны банкнд байрчдгүй. За төсөл сангийн хөрөнгө төрийн сан дээр байрч тийм үү, эсвэл бас тусдаа арилжааны банк дээр байрчдгүй гэдэг ийм асуулт байна. За хоёрдугаар асуулт болохоор энэ засгийн газрын өрийн хэмжээнд ордоггүй төрийн өмчийн үйлдвэрийн газар болон орон нутгийн өмчийн үйлдвэрийн газруудын нийт төр төлбөр 22 их найт төгрөг болжээ. Үүн дотроо богино хугацаат өр төлбөр буюу одоо 1 жилийн дотор төлөгдөх гэж байгаа өр төлбөр 8 их найт төгрөг байна. Энэ болохоор бол энэ цаашдаа энэ төрийн өмчийн компаниуд сайн орлоготой ажиллаж чадахгүй бол энэ өрийн төлбөрөөр төлөхөд хүндрэл учирч болохоор харагдаж байна. Тэгэхээр энэ дээр одоо ер нь манай одоо засгийн газрын ямар бодлого барьж ажиллах гэж байгаа юм бэ гэдэг. За 3 дугаар асуудал болохоор бол энэ зарим улсын төсөл үйлдвэрийн газар болон төрийн өмчийн аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрууд засгийн газраас батлсан цалингийн англи шатлалыг мөрдөхгүйгээр ингээд цалин оронтойгоо батлаад байна. Энэ нь болохоор бол нийт зардалд их хөөцөлжээ гэсэн байна. За энэ дээр засгийн газар ер нь ямар арга хэмжээ авах гэж байгаа юм бэ? За 4 дугаар асуулт болохоор бол энэ улсын хэмжээнд зураг төсөв боловсруулах энэ төсөл боловсруулахад маш хэмжээний төсвийн мөнгө зарцуулсан байна. Үүнийг одоо улсын хэмжээнд хөрөнгө болгож бүртгэсэн үү? За хэдэн төгрөгийн асуудал байдгийг болоо гэж. За хугацаа нь удсан ямар ч ашиглах боломжгүй болсон одоо хэдийн хэмжээний одоо ийм хэдэн төгрөгийн зураг төсөв одоо ингээд улсын хэмжээнд бүртгэлтэй байдаг вэ гэдэг нэг ийм асуулт байна. За дараагийн асуулт болохоор үндэсний аудитын газраас энэ засгийн газрын гадаад зээл ашиглалтын 239.4 тэрбум төгрөг бол эдийн засаг болоод нийгмийг ямар ч өрөөгөөж багтай салбарт зарцуулсан байна гэсэн. Энэ одоо ямар салбарт зарцуулсан хөрөнгө байсан юм бэ гэдэг нэг асуулт байна. За дараагийн асуулт бас үндэсний аудитын газраас төсөв дээр авах боломжгүй болсон хүчнийг төсөв тусуулж цалингийн сангаа нэмэгдүүлээд урамшуулал одоо ажиллаж байгаа ажилчдын цалин нэмэгдүүлэхэд зарцуулдаг байдал өөрчлөгдсөн үү гэдэг нэг ийм асуултыг бол үндэсний аудитын газраас асууя. Сүүлийн хоёр асуултыг үндэсний аудитын газраас. За. Эхлээ сангийн сайд Болтын чухлаар болох уу? Хариулсан зүг баха. Засгийн газар үндэсний аудитын газар хариулах уу? За үндэсний аудитын газар эхлээд хариулъя. Яа, 4 номерын микрофон дээрс. Соронзон болдог шүү, маш олон асуулт асуулаа шүү дээ. Та хүн бичиж авсан байх та. За сангийн сайд хин хаанаас хариулах юм? За аль явахдагч. за тэр төрийн сантай холбоотой асуултыг Ганбаатар эсвэл Цогцолтойгоор харилна. За төрийн өмчийн компаниудын өр авлагатай холбоотой тэр менежменттэй холбоотой асуултыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дараа хариулах ёстой. Хариуцсан ажиллаа хийгээд яваарай. Одоо ингэ бүр асуултанд хариулах хөнгө болчих юм байна л да. За 3 номерын микрофоноос төрийн сан эхлээд хариулчих. За дараа нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 4 номерын микрофоноос хариулахад бэлтэж байгаа. Дараа нь аудитын газар хариулахад бэлтэж байгаа. За соронзон болдог шүүний асуултанд хариулъя. Сангийн цог өдрөх байна. За засгийн газрын нэгдсэн тайлан бол өнгөрөнгө үлдэгдэл 14.5 их найт төгрөг үлдэгдэлтэй гарснаас Монгол банкнд байгаа төрийн сан үлдэгдэл бол 4.3 их найт төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөнгө хөрөнгийн үлдэгдэл чанга мөнгө хөрөнгийн үлдэгдэл 2.5 их найт төгрөгөөр өсөхөд төрийн сангийн үлдэгдэл 947.3 тэрбум төгрөгөөр төсөл сангийн үлдэгдэл 2.7 их найт төгрөгөөр төрийн болон орон нутгийн өмчт оролцоотой хууль этгээдийн үлдэгдэл 1.3 их найт төгрөгөөр тус өссөн нь бол мөнгө хөрөнгийн үлдэгдэл өсөхөд нөлөөсөө.
Төрийн сангийн үлдэгдлээс Монгол банкнд бол 4.3 их найт төгрөг оны эцэст гарсан. Өөр болон засгийн газрын нэгтгэсэн тайланд бол төрийн болон орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд болон төсөл сангууд бас энэ дээр нэмэгдэж орж байгаа. Тэд нар бол арилжааны авах энэ. За тэзүүтэй холбоотой. 4 номерын микрофон. Санзан болдгошны асуултанд хариулъя. Сангийн хамтлаг жаргал. Ер нь 2020 оноос эхлээд бид нар яг барилга хотын авалтын сайд, за дараа нь эдийн засгийн хөгжлийн сайдын багцад дараа онуудад хийх хөрөнгө оруулалтын ажлуудын тэзүү зураг төсвийн багцыг батлагдсан. 20 оноос хойш өнөөдөр хүртэл нийтдээ 493 тэрбумыг тэзүү зураг төсвийн санхүүжилтанд батлагдсан. За сангийн ам дээр яг энэ тэзүү зураг төсвөөр ямархуу энэ тэзүү зураг төсвийн яг нэгд барилга байгууламж хөрөнгө оруулалтын өртгүүд нь бол яг 9.9 их найд байгаа. За эдгээрээс хууль дээр тусгагдаад батлагдаа явж байгаа нь 2 их найдын ажлуудыг бид нэр буцаагаад хөрөнгө оруулалтын ажлуудад тавиа явж байгаа. За яг энэ 20 оноос хойш багцууд дээр батлагдсан тэзүү зураг төсвийн үр дүн хэрэгжилтийн судалгааг бол нэгдсэн байдлаар тань гаргаад 26 оны төсөвтэй уялдуулж оруулж ирэхээр ингээд хийгдэж явж байгаа. За үндэсний аудитын газраас хариулъя. Хэрэглэхийн даргын төрийн эмчийн бодлого зохицуулалтын газраас хүн баймар байна. За. За 4 номерын микрофоны үгүй. За гишүүний асуултанд хариулъя. За засгийн газрын гадаад зээлийн ашиглалтын 239.4 тэрбум төгрөгийн 9.9%-ийг эдийн засгийн үр өгөөж багтаа салбарт ашигласан байна гэж аудитын байгууллагаас үзсэн байгаа. За үүний 2.31%-ийг бол нийгмийн халамж, 3.4% нэгжийг онцгой байдлын салбарт, 3.5%-ийг засаглалын салбарт, 0.8%-ийг байгаль орчин аялал жуулчлалын салбарт ашигласан байгаа. За аудитын байгууллагаас юу гэж харсан бэ гэхээр энэ одоо үрийн менежментийн үр ашгийг сайжруулахын тулд энэ одоо зээлийг дид бүтцэц боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг ирээдүйд татварын орлого болон өсөлтийн суурь болох нийгмийн болон эдийн засгийн үр өгөөжтэй салбаруудад одоо зарцуулсан болвол одоо бүтээмж өндөртэй байх байсан байна гэж ингэж төгссөн байна. За Соронзон болдгошоо нэмж тодруулъя. Яг би нөгөө төрийн сангаас суугаад байгаа нь Монгол банкны би 2024 оны тайланг уншихаар засгийн газрын хөрөнгөд 6.8 их найд төгрөгийг өөрсдийнхөө Монгол банкныхаа баланс дээр 6.8 их найд төгрөг тавьсан байгаа байхгүй юу? Тэгээд засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайлангийн болохоор бол яг одоо төрийн сангийн Монгол банкнд байршуулж байгаа хөрөнгө нь ойролцоогоор тийм баг гэд төсөл сангийн мөнгө нэгээд бодохоор 8.5 их найд гарч ирээд ингээд зөрүү 1.7 их найдыг тодруулж асуугаад байгаамаа. Тэгээд төрийн сан мөнгөө Монгол банкнаас өөр газар байршуулж юм асууж байгаа. Сая ингээд цогтодор даргын шиг сонсохоор 4.3 их найд төгрөг гэж бараг 2.5 их найдын зөрүү гарч ирээд шүү дээ бүр дахиад. Тэгэхээр ингээд жоо ойлгомжгүй хариулаа. Энийг тодруулъя гэж бодож байна. За тэгээд тэр үндэсний аудитын газар болохоор энэ засгийн газрын нэгдсэн санхүүгийн тайлан гаргахдаа энэ төрийн өмчийн үйлдвэрийн газар болон орон нутгийн өмчийн үйлдвэрийн газар төрийн сан төсөвт байгууллага. За тэгээд төсөл сан гэдэг энэ байгууллагын ангиллаараа задлаад энэ санхүүгийн тайлангуудын дэлгэрэнгүй гаргачихвал асуулт асуугуудыг амар болох юм байна. Тэгэхээр энийг анхаараарай гэж хэлмээр байна. За 3 номерын микрофон дээрээс төрийн сан нэмж хариулах уу? Монгол банкны тайлан энэ төсвийн гүйцэтгэлийн тайлан 2.5 орчим их найдын тийм ээ Соронзон болдгошоо зөрүүтэй байгаад байна. Тэр мөнгө хаана байна вэ гэж. Засгийн газрын нэгдсэн тайлангийн мөнгө хөрөнгөний үлдэгдэл бол 14.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэйг тайлгнагдсанаас төрийн өмчт үйлдвэрийн газар болон орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын мөнгө хөрөнгөний үлдэгдэл 5.4 тэрбум их найд төгрөг. Жохон чанга яриа. Төрийн сангийн үлдэгдэл 4.3 их найд төгрөг, төсөвт байгууллагын үлдэгдэл 2 их найд төгрөг, төсөл сангуудын үлдэгдэл 7.8 их найд төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна. Англиар. Тэгээд тэр нь Монгол банкныхаа дүнтэй нийцж байгаа юм уу? Би яг Монгол банкны үлдэгдлийг бол мэдэхгүй байна. 6.1 хэд гэлээ Соронзон болдгошоо. 6.8 их найд гэж гарсан байна. Монгол банкны болохоор тайлан дээр. Та бүгдийн хилээд байгаа шин 4.1 хэд байгаа шүү дээ. За тэндээс төрийн сан нэмж хариулъя. Ажлын хэсгээс.
3 номерын микрофон. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Сангийн яамны төрийн сангийн газрын хилцээний дарга хөнгөсөх байна. За манай засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайланд бол нийтдээ 16 банкны 14.2 их 80 төгрөг одоо тайлагнагдсан байгаа. За энэ 6.3 их 80 нь бол бид нар Монгол банкнд байршиж байгаагаар тайлагнасан. За түрүү манай цуглах даргын хэлсэн одоо үлдэгдлүүд бол нөгөө банк байгууллагынхаа төрлөөр авч үзэхээр ингэж гараад байгаа. Яг банкаар нь болвол биш. Манай одоо засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан өөрөө ямар төрлөөр гарч байгаа вэ гэхээр төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, төрийн сан, төсөвт байгууллага, төсөл сангууд гэсэн ийм төрлөөр гарч байгаа. Ингээд 14.5 тэрбум төгрөг. За орон нутгийн болон төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн газруудад 5.3 их 80 төгрөг, төрийн сан дээр бол 4.3 их 80-д нь тайлагнагдж байгаа. Төсөвт байгууллагууд дээр бол 2 тэрбум төгрөг нь 3 номер нэмж хариулъя. Төсөвт байгууллага дээр бол 2 их 80, төсөл сангууд дээр 7.8 их 80 төгрөг тайлагнагдж байгаа. За тэгээд төрийн бол орон нутгийн өмчийн компаниуд бөгөөд төсөл сангуудын юунууд бол харилцааны үлдэгдлүүд бол арилжааны банкуд дээр бас байршдаг байгаа. Энэ нөгөө төсөл сангууд гэдэгт ордогд нь бол мөн нөгөө юу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангууд бас төсөл сан гэдэг ангил дээр орж байгаа учраас нөгөө зарим нь бол арилжааны банкнд байршиж байгаа. Соронзон болд гишүүн нэмж тодруулъя. Тэгвэл энэ төрийн сангийн хөрөнгө маань дангаараа Монгол банкн дээр байршдаг гэж ойлголоо зөв үү гэдэг дөр асуулт байна. За хоёрдугаарт бол энэ төсөл сангийн хөрөнгө бас яг бүртгэлийн хувьд бол төрийн сан дээрээ байдгүй юм байна, тийм ээ? Тодорхой хувь гэж ойлгож болох уу? Би бол яг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сан гэдгийг хасаад түр асуугаад байгаа шүү дээ. Үндэсний баялагын сангийн хөрөнгө чинь Монгол банкн дээр байгаа юм байна гэж ойлгоод тэгээд л асуусан тэр. За нэмж хариулах уу төрийн сангийнхан? Саяны Соронзон болд гишүүний нэмж тодруулсан. За саяны ойлголт ер нь л зөв байна гэж хэлсэн те төрийн сангийнхан. За саяны Соронзон болд гишүүний нэмж тодруулсан нэмж асуусан бол ийм учиртай байна. За улсын хурлын гишүүн